Нэмэгдсэн өртгөө албан татврын талаар ганц хоёрхон санаа хэлье. За нэмэгдсэн өртгөө албан татвар бол нэгдүгürt яалтчгүй албан татвар шүү дээ. Татврын орлогыг бүрдүүлж байгаа татвар. За хоёрдугаарт бүртгэлийн зорилготой энэ бол тогтолцоо системийг хамгаалж байгаа юм л зүйл. Гуравдугаарт үн хөлс өртгийг нь бас ялгаж өгж байгаа, үн нэмэгдүүлж байгаа. Энэ гурван одоо үйлчлэл эдийн засгт гардаг юм л зүйл шүү дээ. Энийг бол бид нар нэг талаас нь бас яриад ажиж болохгүй юм байгаа. Аж ахуй нэгжүүдээр ямар асуудал учруулж байгааг вэ гэхээр акрол суурь мөнгөн суурийн зөрүүнээс болоод эргэлтийн өрөнгөгүй ээжиж нэмэгдсэн өртгөө албан татварыг төлөх болчдөг. Энэ нь бол одоо эргэлтийн өрөнгөнд дутагдалд оруулах, төлбөрийн чадварыг эрсдэлд оруулах юм эрсдэлтэй байдаг. Тэгэхээр нэмэгдсэн өртгийг яг аж ахуй нэгжүүдээр хинээс аваад байна вэ гэхээр бараа дамжуулагчаасаа худалдаж аваад тэрийгэ суутгаад яг өөр дөр нь нэмэгдэж байгаа өртөг буюу их хөвчлэн хөдөлмөрийн хөлстэй адилтгах хэмжээний тэр зүйл дээрээс нь нэмэгдэж өртөг болоод буцаагаад иргэддээр энэ чинь үнийн өсөлтийг нэмэгдүүлж байгаа. Ерөөсөө энэ татврын орлогыг буцаагаад энэ иргэд буюу ялангуяа энэ тодорхой орлого багтаа иргэдэд буцааж өгье гэдэг чинь татврын орлого буюу төсөв цуглуулах төсвийн орлогыг төсвийн тодорхой орлогын бүрдэл хэсгийг нөгөө талдаа төсвийн одоо бүртгэл хяналтын тогтолцооны нэг хэсэг болж байгаа энэ зүйлийг буцаагаад одоо иргэдийг төртөө хамааралтай болгох тогтолцоогоо одоо ийм одоо улам хольж утгах халамжийнч гэдэг ч юм уу эсвэл ахуй амьдралын тэтгэдэг ч юм уу орлогын нэмэгдүүлэх болгох. Гэхдээ үн өртөг нэмэгдсэний дараа буцаа олголт болж байгаа нь бол нөлөө багтаа гэж би хувьдаа үзэж байна. Тийм учраас нэмэгдсэн өртгийн албан татварыг тэр буцааж олгох гэхээсээ илүү тодорхой хуваар бол бууруулах нь бол энгийн бөгөөцөгцтэй татвар ойлгомжтой товч бөгөөд тодорхой байлгах ёстой гэж ингэж үзэж байгаа. За бүх зүйлийг нэмэгдсэн өртгийн албан татвартай болгоё гэж байгаа нь бүртгэлийн зорилгоор байж магадгүй. Тэгвэл тэг хувийн татвар гэж бас байгаа. Ингэж одоо бүртгэлийн системээ хийнөхөөс биш одоо ялангуяа хөдөлмөрийн хөлс дээр нэмэгдсэн өртгийн албан татвар нэмдэг. Үн бол зах зээл дээр тогтчихж байгаа тохиолдолд бараа материалын үн өсөх хандлагатай. Эсвэл одоо юуны хөдөлмөр эрхэлдэг төрлийн бизнесүүдийн одоо ашиг алдагдал буурах төрийн үйлчлэгчнүүд буцаагаад өөрөө үн хөлс нь нэмэгдэх ийм одоо эрсдэлтэй байгааг бас анхаарч энэ дээр бас бодож үзээрэй гэдгийг энэ үгээр хэлэх гэсэн юм аа.